Хэрлэнгийн хөндийн цагаан манан. Энэ явдал 2000-ад оны ихэр Хинтийн аймгийн нутагт Хэрлэн голын сав газраар нутаглаж байсан нэгэн айл тохиолджээ. Тухайн үед малчин галдангүй хүүтэйгээ хамт малаа харуулж байв. Намар оройн нэгэн хүүтэн өдөр нар жаргахын айлтад хөндийгөр ёр бусын өтгөн сүүн занхан манан бууж эхлэв. Манан дундаас мал нь харагдах байтугай хажуу зогс хүүгээж болж гарахад бэрх. Галдангуй малаа гурвахаар шүүгэлдэж байтал манан дундаас мориныхын түүрэн чимээ маш дотор сонсогдож эхэлсэн байна. Гэвч тэр чимээ газар дээр биш яг агаарт тэдний толгой дээгүүр явж байгаа мэт байлаа. Галдангуй хүүгийнхин гараас чан гатгаад өдөж болохгүй шүү гэж шивнэ. Учир нь тэр хөндөд урд өмнө хид хідэн хүн манан дунд төрж улмаргүй алга болсон тухай хуучраа мэддэг байж. Гэтэл манан дундаас нэгэн танилтун хоолой сонсогд. Түүнийх нэг. Хөөе, галдан хоолой мэдэрээ гэр энд байна гэж дууд. Галдангуй яг тэр зүг рүү алхах гэснээр гинэд цогтсон. Учир нь тэдний гэр тэр зүгт биш яг эсрэг зүгт буюу голын гэрэгт байх ёстой тэр сайн мэдэж байлаа. Тэрээр хүүгийнхээ амыг таглаж чимээгүй зогссоор байв. Тэр дуу хоолой тэднийг тойрон эргэлдэж улам чангаар дууцаар байгаад аажмар холдон оджээ. Манан ярилцсны дараа тэд гэр рүүгээ хартал эдгээр нь тэднийг эрхий хүлээгээд хоолойч хийж амжаагүй галт үлээ сууж байв. Эхнэр нь тэр орой огт гэрээсээ гараагүй. Хин иш дуудаагүй. Гитгээ хэлэхэд галдангуй болон хүүгийнх нь хамагүйний шар суусжээ. Маргааш нь тэд манан дундах дуу хоолой гарч байсан зүг рүү очиж үзтэл тэнд ямар ч айл байхгүй бөгөөд зөвхөн эртний бош байдаг довцог байв. Хамгийн аимшигтай тэр довцог дээр саяхан хүний хөл гарсан мэт мөрөөд байсан ч тэдгээр мөрөөд нь хэсэг явдал гэнэ тасарч агаад замхарсан мэт байжээ.